Сайн байцгаана уу? Хэлгүй орчуулагч байна. Энэ сугаараа би бодит аллагын хэрэгүүд хэрхэн болсон, яагаад ийм аимшигт үйл явдал өрнсөн, тэр хэрэг хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилсөнийг өгүүлдэг. Айдас, уур хилэн, шунал хүнийг ямар харанхуй зам руу хөтөлдгийг бодит түүхийг харуулдаг. Гэхдээ өнөөдрийн бичлэг арай өөр. Нэг үзэгчийн хүсэлтээр би энэ удаа мафийн бодит түүх ярьж байна. Аллага, урвалт, казино, мөнгө, Лас Вегасыг хэн үнэхээр байгуулсан бэ? Өнөөдрийн түүх бол ганц хүний тухай биш, ганц аллагын тухайч биш. Энэ бол бүхэл бүтэн хот хэрхэн гэмтэргийн ертөнцийн гараар баригдаж, дараа нь өөрийн бүтээгчдийг хэрхэн залгисан тухай бодит түүх юм. Энэ бол Америкийн мафийн хамгийн их мөнгө олсон, хамгийн их цус урсгасан, хамгийн олон хүнийг ор мөргүй алга болгосон хот Лас Вегасын нууц түүх. Энэ хотын гэрлүүд шөнө бүр асдаг, казиногийн хаалга 24 цаг хаагддаггүй. Мөнгө хожигдож, мөнгө хожиж, арх урсаж, хөгжим ихшиглэж, хүмүүс аз туршиж, амьдралынхаа хамгийн том шийдвэрүүдийг нэг шөнийн дотор гаргадаг. Гэхдээ гэрлийн доор энэ хөгжмийн цаана энэ инээдхүүрийн ард нэг зүйл үргэлж байсан: айдас. Учир нь энэ хотыг барьсан хүмүүс бол архитекторууд биш, бизнесмэнүүд ч биш, улс төрчид ч биш. Энэ хотыг барьсан хүмүүс бол мафийн толгойлогчид, алуурчид, мөнгө угаагчид, урвагчид байсан. Энэ түүхийг ойлгохын тулд бид 1900-аад оны ихэнх үе рүү буцах хэрэгтэй. Тухайн үед Лас Вегас гэдэг нэр Америкт бараг танигдаагүй байлаа. Элис цөл дунд орших жижигхэн суурин, төмөр замын ажилчдын тосгон, хитгэн баар, хитгэн мухлагтай, хэн ч ирэхгүй, хэн ч үлдэхгүй газар байсан. Гэхдээ нэг л зүйл энэ газрыг онцгой болгож байв. Энэ газар хууль сул байсан, хяналт бага байсан, мөнгө хөдлөгөд саад багтай байсан. Энэ бол гэмт хэргийн бүлэглэлүүдийн хамгийн их хайрладаг орчин. 1931 онд Невада мужид тоглоомыг хуульчилсан нь Лас Вегасын хувь заяаг бүрэн өөрчилсөн. Энэ шийдвэрийг тухайн үед эдийн засгийг сэргээх зорилготой гаргасан ч мафийн хувьд энэ бол хаалга нэгдлээ гэсэн дохио байсан. Учир нь казино бол цэвэр мөнгө угаах хамгийн том төгс бизнес. Та ялалт хожсон гэж хэлвэл хэн ч асуулт асуухгүй. Та хожигдсон гэж хэлвэл хэн ч эргэлзэхгүй. Энэ системд хар мөнгө, цусны мөнгө, хар тамхины мөнгө, дээрмийн мөнгө, аллагын мөнгө бүгд цэвэр ашиг болж хувирдаг. Мафийн толгойлогчид энэ боломжийг хамгийн түрүүнд олж харсан. Нью-Йорк, Чикаго, Канзас Сити, Милуоки, Кливленд зэрэг хотуудын зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн удирдагч Лас Вегасыг ирээдүйн алтны уурхай гэж харж эхэлсэн. Гэхдээ тэдэнд нэг асуудал байсан. Тэд ил тод очоод казино барьж чадахгүй. Учир нь мафийн нэр тэднийг хаасайгүй дагна. Тиймээс тэдэнд нүүр царайг ил болгох хүн хэрэгтэй байв. Хууль ёсны бизнесмен, цэвэр намтартай, олон нийтийн өмнө харагдахгүй хүн. Энэ хүн бол Багси Сигел байлаа. Бенжамин Багси Сигел Нью-Йорк хотын Бруклинд өссөн. Еврей гаралтай, гудамжны дээрэмчин байсан ч залуу наснаасаа л мафийн ертөнцид нэрээ гаргасан хүн байв. Тэр бол Лаки Лучино, Мэйр Ланкси нарын ойрын хүрээлэлд багтаж Америкийн мафийн анхны үндэс суурийг тавилсан хүмүүсийн нэг. Гэхдээ Сигелийн хамгийн том ялгаа нь тэр зөвхөн дээрэмчин биш, бас мөрөөдөгч байсан. Тэр өөрийгөө жирийн гэмт хэрэгтэн биш, харин том бизнес эрхлэгч, чинээлэг ноёнтон, өндөр нийгмийн хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдсөн хүн болохыг хүсдэг байв. 1940-ад оны дунд үеэр Майер Ланкси Сигелийн Калифорни руу илгээж баруун эргийн мафийн ажиллагааг хариуцуулах үүрэг өгсөн. Харин Сигел тэнд байхдаа Невада мужийн элсэн цөл дунд нэг жижигхэн хотын тухай сонссожээ. Лас Вегас. Тэнд мөрөөдөө тоглоом, хууль ёсны, газрын үн хямд, хяналт сул. Тэнд казино барьвал хэн ч саад хийхгүй. Тэр үед Лас Вегаст хэдхэн хуучин мөрөөдөө тоглоомын газар байсан ч жуулчин, татхуйц, тансаг, сүртэй казино огт байгаагүй. Сигел энэ хотыг хараад нэг зүйл ойлгосон. Хэрвээ би энд анхны тансаг казиног байгуулж чадвал энэ хот минийх болно. Тэр даяараа Майер Ланкси болон Нью-Йорк дахь мафийн удирдлагуудтай холбоо барьж Лас Вегаст анхны тансаг зочид буудал казино барих төсөл танилцуулжээ. Түүний төсөл бол Фламинго Хотел энд казино байв. Тухайн үед
Энэ нэр нь элсэн цүл дунд ганцхан ягаан шувуу шиг харагдах тансаг орныг илэрхийлэх зорилготой байлаа. Анх төлөвлөснөөр Фламинго 1.5 сая долларын өртөгтэй байх ёстой байсан. Гэхдээ барилгын явцад өртөг өсөж 3 сая, дараа нь 4 сая, эцэст нь 6 сая доллар болж нэмэгдсэн. Энэ мөнгө бүгд мафийн хөрөнгө оруулалт байсан. Нью-Йорк, Чикаго, Бостон, Детройт зэрэг хотуудаас ирсэн мафийн толгойлогчид Сигээлд итгэж мөнгө өгсөн ч тэдний төвчээр багасаж эхэлсэн. Учир нь Сигээл нэмэлт мөнгө нэхэж төсөл удааширч барилга ашиглалтанд орохгүй хугацаа хойшилсоор л байлаа. Мафийн ертөнцид мөнгө удаан эргэх нь хамгийн том аюул. Учир нь тэдний мөнгө бол ажиллаж байх ёстой мөнгө. Харин Фламинго баригдаж дуусаагүй, ашиг олоогүй байхад хэдэн сая доллар элсэн цүлд булшлагдаж байсан юм. 1946 оны 12 дугаар сард Фламинго нээлттэй хийсэн ч энэ нь сүрэл байлаа. Казинод хүн цөөн, чөчөд буудал дутуу баригдсан, өрөөнүүд бэлэн биш, үйлчилгээ муу, ашиг огт олсонгүй. Мафийн удирдлагууд уурлаж Сигээлийг Лас Вегасаас шахан зайлуулах шийдвэр гаргав. Гэхдээ Сигээл бууж өгөөгүй. Тэд Фламингог хааж дахин засварлаж 1947 оны 3 дугаар сард дахин нээсэн. Энэ удаа байдал арай дээрдэж ашиг гарч эхэлсэн ч өмнөх алдагдлыг нөхөхөд хангалтгүй байлаа. Гэхдээ хамгийн том асуудал бол өөр байв. Мафийн удирдлагууд Сигээлийн барилгын мөнгийг завшсан гэж сэжиглэж эхэлсэн. Тэдний бодлоор Сигээл мөнгөний тодорхой хэсгийг өөртөө авч, тансаг амьдрал зарцуулж, Холливуудын жүжигчидтэй харилцаа тогтоож, тансаг орд харж барьж, үнэтэй машин унж байсан. Энэ нь мафийн дотоод дүрмийг ноцтой зөрчсөн хэрэг байлаа. Учир нь мафийн мөнгө бол хувийн мөнгө биш. Тэр бол байгууллагын мөнгө. Тэр бол гэр бүлийн мөнгө. 1947 оны 6 дугаар сарын 20-ны орой Багси Сигээл Лос Анжелес хотын Беверли Хиллст амьдардаг найз бүсгүйгийнхээ байшинд зочилж байлаа. Тэр орой сонин уншиж жочны өрөөнд буудан дээр сууж байсан гэдэг. Гэнэт цонхоор ирсэн сум түүний толгойг онож тэр дорой амь насыг нь хөнөөжээ. Нийт 9 сум буудсан бөгөөд 2 нь толгойд нь тусч нэг нь нүдийг нь нэвтэлсэн байсан. Аллага маш мэрэгжлийн, маш цэвэр, маш чимээгүй хийгдсэн. Аллагын дараа хинч баригдаагүй. Гэхдээ Америкийн гэмт хэргийн түүхэнд хинч эргэлзээгүй нэг зүйл бий. Энэ аллагын ард мафийн шийдвэр байсан. Учир нь Сигээл хит их мөнгө алдсан, хит их асуулт төрүүлсэн, хит их анхаарал татсан. Харин мафийн ертөнцид хит их анхаарал татах нь өхөлтэй тэнцв. Сигээлийн өхөл Лас Вегасын түүхэнд нэг чухал мессеж илгээсэн. Энэ хотод амжилт гаргаж болно. Гэхдээ мафийн мөнгийг алдвал, мафийн дүрмийг зөрчвөл чи энэ хотод үхнэ. Гэхдээ Сигээл нас бошны дараа Фламинго хаагдсангүй. Харин ч эсэргээрээ казино ашиг олж эхэлж Лас Вегасын хөгжил жинхэнэ утгаараа эхэлсэн. Сигээлийн мөрөөдөл биелсэн ч тэр өөрөө түүний үр шимийг хүртэж чадаагүй. 1950-ад он гэхэд Лас Вегас мафийн бүрэн хяналтанд орсон хот болж хувирсан байлаа. Гэхдээ энэ хяналт ил тод биш байсан. Гаднаас нь харахад казинонуудын бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчид, үл хөдлөх хөрөнгийн магнатууд эзэмшдэг мэт харагдана. Харин үнэн хэрэгтээ тэдгээрийн ард Нью-Йорк, Чикаго, Канзас Сити, Кливленд зэрэг хотуудын мафийн гэр бүлүүд байв. Энэ үед мафийн хамгийн ашигтай схем бий болсон. Свиминг буюу казиноны ашиг орлогын тодорхой хэсгийг татврын тайланд оруулахгүйгээр шууд салгаж авах ажиллагаа байлаа. Энэ ажиллагаа маш нарийн, маш системтэй, маш зохион байгуулалттай явагддаг байсан. Казинонуудын арын өрөөнд мөнгө тоолох тусгай баг ажилдаг байв. Тэд өдөр бүр хэдэн сая долларыг бэлэн мөнгийг машинд оруулж бүртгэлд оруулах ёстой. Гэхдээ мафийн хүмүүс тэнд сууж мөнгөний тодорхой хэсгийг шууд авч чимдаа цүнх хайрцагт хийж хотын гадна байрлах аюулгүй байршлууд руу зөөж тэндээсээ Чикаго, Нью-Йорк руу онгоцоор илгээдэг байлаа. Энэ мөнгө хизээж банкны системээр дамжихгүй, хизээж татвар төлөхгүй, хизээж албан ёсоор бүртгэгдэхгүй. Мафийн хувьд Лас Вегас бол мөнгөний машин байв. Харин энэ машин зогсох ёсгүй. Тиймээс тэд хотод хатуу дүрм тогтоосон. Хинч илүү асуулт асуух ёсгүй, хинч цагдаа руу ярих ёсгүй, хинч мафийн мөнгөнд гар хүрэх ёсгүй. Хинч мафийн нэрийг олон нийтийн өмнө дурдах ёсгүй. Энэ дүрмийг зөрчсөн хүмүүсийн хувь заяа үргэлж адилхан байв. Тэд алга болдог. Тэд шүн гэртээ харихгүй, тэд маргааш нь ажилдаа ирэхгүй. Тэдний машин хотын захад орхигдсон олддог.
Тэдний түрээсийн байр хоосон үлддэг. Тэдний утас дуурдаггүй, харин тэдний нэр хизээч сонинд гардаггүй. Учир нь тэдний зохицос хизээч олддоггүй. 1950-ад оны дунд үеэс Лас Вегас нэгэн казиноны ажилтан мөрөөдө тоглоомын ширээний орлого бодит тайлангаас зөрүүтэй байгааг анзаарчээ. Тэрээр удирдлагатаа энэ тухай хэлсэн ч удирдлагууд түүнийг дуу байхыг зөвлөсөн байна. Гэхдээ тэр залуу энэ асуудлыг илүү гүнзгий ухаж хэн нэгэнд мэдэгдэхээр оролцсон гэх яриа гарсан. Хэдхэн хоногийн дараа тэр залуу ор мөргүй алга болжээ. Түүний машиныг цүл дунд орхигдсон байдалтай олсон ч өөрөөс нь ямар ч улмөр олдоогүй. Цагдаа нар хэрэг үүсгэсэн ч нотлох баримт байхгүй гэсэн шалтгаанаар хаасан. Харин казиноны ажилчдын дунд нэг яриа тархсан. Тэр залуу хэтэрхий их асуулт асуусан. Энэ бол ганц тохиолдол биш байлаа. Казиноны хамгаалтын ажилтан, санхүүгийн ажилтан, зөөгч, баримай, менежер, жолооч гээд олон хүн Лас Вегаст ажилд орж дараа нь гинт алга болсон тохиолдлууд бүртгэгдсэн. Гэхдээ эдгээр алга болтууд хизээч холбоотой гэж үзэгдээгүй. Учир нь нотлох баримт байхгүй. Харин мафийн ертөнцид нотлох баримт үлдээхгүй байх нь ур чадварын дээд түвшин байв. Энэ үед Лас Вегасын казинонууд зөвхөн мөрөөдөө тоглоомоор ашиг олдоггүй байлаа. Тэд хар тамхи, биеийн үнэлэлт, хууль бус зээлийн бизнес, мөнгө хүлэлт, хууль бус зэвсгийн наймаа, дээрэм, заллин гээд бүхий л хууль бус ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн төв болж хувирсан байв. Казино бол зөвхөн нүүр царай, харин ард нь бүхэл бүтэн гэмт хэргийн экосистем ажиллаж байлаа. Гэхдээ энэ бүхний дунд хамгийн их ашиг авчирдаг зүйл нь скиминг байв. Зарим жилүүдэд Лас Вегасын хамгийн том казинонуудын арын өрөөнөөс Чикаго, Канзас Сити хэдэн 10 сая доллар ямар ч баримтгүйгээр гарч байжээ. Энэ мөнгө мафийн гэр бүлүүдийн хооронд хуваагдаж, зэвсэг худалдаж авах, хар тамхины наймааг санхүүжүүлэх, улс төрчид, цагдаа нарт хахуул өгөх, шүүгчдэд нөлөөлөх, шинэ бизнесүүдийг худалдан авахд ашигладаг байсан. Мафийн хувьд Лас Вегас бол зөвхөн хот биш, харин банк, үйлдвэр, хамгаалтын систем, мөнгө угаах машин, хүчирхийллийн бааз, мэдээллийн төв байлаа. Харин энэ системийг хэн хянаж байна? Тэр хүн бүхнийг хянаж байна гэсэн үг. 1960-ад он гэхэд Чикаго Автвит хэмээх мафийн байгууллага Лас Вегасын хамгийн хүчирхэг нөлөө бүхий бүлэглэл болж хувирсан байлаа. Энэ байгууллагыг тухайн үед Тони Аккордо, Сам Жианкана зэрэг домогт мафийн толгойлогчид удирдах байсан бөгөөд тэд Лас Вегаст казинонуудын ашиг орлогыг хянахын тулд өөрсдийн хамгийн итгэлтэй хүмүүсийг илгээдэг байв. Эдгээр хүмүүсийн хамгийн аимшигтай, хамгийн харгас, хамгийн үнэнч төлөөлөгч нь Тони Сивилотро байлаа. Тони Сивилотро бол энгийн мафийн гишүүн биш. Тэр бол инфорсер буюу хүчээр асуудал шийдэгч, аллах гүйцэтгэгч, айдас түгээгч байв. Чикаго хотод байхдаа тэрээр 10 дээрэм, зодлого, аллах холбогдогч байсан ч хизээч шийтгэгдээгүй. Учир нь гэрчүүд алга болдог, мэдүүлэг татгалздаг, нотлох баримт устдаг байлаа. 1971 онд Чикаго Автвит спиртлогт Лас Вегас руу илгээсэн нь нэг зорилготой байв. Манай мөнгийг хамгаал. Манай казинонуудыг хамгаал, манай скиминг ажиллагааг хамгаал, хин саад хийвэл арилга. Спилотро Лас Вегаст ирээд удалгүй хотын хар зах, хууль бус мөрөөдөө тоглоом, хар тамхи, зэвсгийн наймаа, хууль бус зээлийн бизнес, дээрэмчин бүлэглэлүүдийг бүгдийг нь нэгтгэж эхэлсэн. Тэрээр айдас дээр суурилсан систем байгуулсан. Хэн түүний үгийг сонсохгүй бол эхлээ зодуулна, дараа нь сураггүй болно, харин 3 дахь шатанд дахиж хизээж харагдахгүй. Сивилотрогийн нэр Лас Вегас тархаж эхлэхэд хүмүүс түүний нэрийг чангаар дуудахгүй болсон. Тэд тэр хүн гэж шивнэн ярьдаг байлаа. Учир нь Сивилотро бол зөвхөн гэмт хэрэгтэн биш, бас мессеж байв. Чикаго Автвит энд байна. Тэдний мөнгө энд байна. Тэдний дүрм энд байна. 1970-ад оны дунд үеэр Сивилотро өөрийн тусгай бүлгийг байгуулсан нь хожим Hole in the Wall Gang гэж нэрлэгдэх болно. Энэ бүлэглэл нь Лас Вегасын хамгийн өндөр үнэтэй үнэт эдлэл, сейф, дэлгүүрүүдийг онилон дээрэмддэг байсан. Тэд хананд нүх гаргаж, хурш дэлгүүр рүү нэвтэрч, сейфийг онгойлгож, үнэт эдлэлийг шуудайлж хэдхэн минутын дотор алга болдог байв.
Гэхдээ энэ бүлэглэл зөвхөн дээрэм хийдэггүй байсан. Тэд өрсөлдөгч мафийн гишүүдийг айлгын сүрдүүлж, өртөө хүмүүсийг зодож, бизнес эрхлэгчдийг дарамталж, шаардлагатай үед аллах гүйцэтгэдэг байлаа. 1974 онд Лас Вегаст нэгэн бизнес эрхлэгч Сивилотрагийн хүмүүсээс зээл авсан ч эргүүлж төлөхөөс татгалзжээ. Тэр залуу би цагдаа руу явна гэж хэлсэн гэдэг. Энэ үг түүний амьдралын хамгийн сүүлчийн өгүүлбэр болсон. Хэд хоногийн дараа түүнийг шөнө клубээс гарч явахад нь 2 хүн машины зогсоол дээр барьж авч зодож машин чирт суулгаад алга болсон. Тэр хүн дахиж хизээж олдоогүй. Харин түүний машин хотын захад шатсан байдалтай олдсон. Цагдаа нар хэрэг нээсэн ч гэрч байхгүй, нотлох баримт байхгүй гэсэн шалтгаанаар хаасан. Энэ үеэс эхлэн Лас Вегаст нэг бичигдээгүй дүрм тогтсон. Хэрвээ чи мафийн мөнгөтэй холбогдвол чи цагдаа руу ярих эрхгүй. Чи хэвлэлд ярих эрхгүй. Чи амьд үлдэхийг хүсвэл дуугүй байх ёстой. 1970-ад оны сүүл гэхэд Лас Вегас аллах бололтын чимээгүй хот болж хувирсан байлаа. Гэхдээ энэ бол Чикаго, Нью-Йорк шиг ил задгаа буудалцаан, бөмбөгдөлт, машин дэлбэрүүдтэй хот биш байсан. Энэ бол чимээгүй аллагын хот байв. Энд хүмүүс шүн алга болдог. Энд хүмүүс өглөө ажилдаа ирдэггүй. Энд хүмүүсийн нэр устдаг. Энэ үед гарсан хамгийн аимшигтай хэрэг бол Маршал Кайфоно хэмээх Чикаго Outfit-ийн хамгийн ахмад гишүүний алга бололт байлаа. Кайфоно бол Чикагогийн нэрт дээрэмчин, мөнгө угаагч, казиноны ашиг орлогын хяналтын чухал хүн байсан. Тэр Лас Вегаст байнга ирж казинонуудын схемийн ажиллагааг шалгаж, мөнгөний урсгалыг хянаж Чикаго руу тайлгнадаг байжээ. 1976 оны нэгэн орой Кайфоно Сивилотортой уулзахаар Лас Вегасын захын нэгэн байшинд очижээ. Тэр уулзалт бизнесийн асуудлаар гэж түүнд хэлсэн ч үнэн хэрэгтээ энэ нь үхлийн урилга байлаа. Кайфоно хэтэрхий олон асуулт асууж, хэтэрхий их мөнгөний талаар сонирхож, хэтэрхий их ил тод асуудал тавьж эхэлсэн гэж үзэгдсэн. Мафийн ертөнцид хэтэрхий их мэдгэн үхэлтэй тэмцдэг. Тэр шөнө Кайфоно байшинд орсон ч хизээж гарч ирээгүй. Хожим FBI-ийн мөрдлөгөөр түүнийг зодож, амьсгал боогдуулж, дараа нь цогцыг нь задлан хэсэгчлэн устгасан байж болцсогүй гэсэн баримтууд ил болсон. Зарим их сурвалжид түүнийг Лас Вегасын хогийн цэг дээр устгасан байж магадгүй гэж дурдсан байдаг. Гэхдээ түүний зохицос хизээж олдоогүй. Харин түүний нэр мафийн ертөнцид асуулт асуусан хүний хувь заяа гэсэн бэлэгдэл болж үлдсэн. Энэ алга бололтын дараа Сивилотрагийн нэр Лас Вегаст улам аимшигтайгаар тархсан. Хүмүүс түүнийг зөвхөн мафийн хүн биш, харин алга болгогч гэж харж эхэлсэн. Учир нь түүний оролцсон хэрэг бүрийн дараа хүмүүс ор мөргүй алга болдог байв. 1977 онд Сивилотрагийн багийн гишүүн Hall in the Wall гэнгийн нэгэн гишүүн FBI-д мэдээлэл өгөх гэж байсан тухай яриа тархжээ. Тэр хүн өөрийн ойрын хүрээлэлд би эндээс гарах хэрэгтэй байна. Энэ хот хэтэрхий аюултай боллоо гэж ярьж байсан гэдэг. Хэд хоногийн дараа түүний машин Лас Вегасын захад орхигдсон байдалтай олдсон нь өөрөөс нь ч ямар ч улмөр олдоогүй. Түүний гэр бүлийнхэн цагдаад мэдэгдсэн ч мөрдлөг уудалгүй зогссон. Учир нь нотлох баримт байхгүй, харин мафийн хүрээнд нэг яриа тархсан. Тэр хэтэрхий оройтсон. 1978 онд Лас Вегасын нэгэн казино менежер свиминг ажиллагааны талаар FBI-д мэдээлэхээр төлөвлөж байсан тухай баримт хожим ил болсон. Тэрээр хэдэн сарын турш нууцаар баримт цуглуулж, мөнгөний урсгалыг бичиж, тооцоолол хийж байсан гэдэг. Гэхдээ тэр хүн FBI-д очихоос өмнө гэртээ нас барсан байдалтай олдсон. Албан ёсоор бол зүрхний шигдээс гэж бүртгэгдсэн ч түүний ойр дотны хүмүүс түүнийг эрүүл саруул байсан гэж мэдүүлсэн байдаг. Хэргийг дахин шалгаагүй. Харин мафийн ертөнцид энэ хэрэг нэг мессеж болж үлдсэн. Хэн ярих гэж оролдвол тэр ярих боломжгүй болдог. Энэ бол ганц хоёр тохиолдол биш байлаа. Энэ бол систем байв. Айдас дээр суурилсан систем. Хүмүүсийг яриулахгүй байхын тулд хүмүүсийг алга болгодог систем.
1970-ад оны сүүл үеэс эхлэн FBI Лас Вегасын мафийн ажиллагааг анхааралтай ажиглаж эхэлсэн. Учир нь казинонуудын ашиг орлого бодит тайлангаас хит зөрүүтэй байгааг холбооны татварын алба анзаарсан байв. Зарим казино албан ёсоор ашиггүй ажиллаж байна гэж тайлагнаж байсан ч бодит байдал дээр хэдэн 10 сая долларын ашиг олж байжээ. Энэ зөрүү хаашаа алга болж байгааг хинч тайлбарлаж чадахгүй байв. FBI анх энэ асуудлыг судлахдаа энгийн санхүүгийн зөрчил гэж үзэж байсан ч удалгүй свиминг гэх схемийн уул мөр илэрч эхэлсэн. Гэхдээ энэ схемийг нотлохын тулд маш нарийн баримт хэрэгтэй байлаа. Учир нь казинонуудын арын өрөөнд юу болж байгааг харж чаддаг хүн бараг байхгүй. Тэнд ажилдаг хүмүүс айдас давтсан. Хинч ярихыг хүсэхгүй. Хинч амьдралаа эрсдэлд оруулахгүй. Гэхдээ FBI нэг зүйлийг ойлгосон. Энэ системийг задлахын тулд дотроос нь хүн хэрэгтэй. Тиймээс тэд казинонуудын дотоод ажилтнуудыг ажиглаж, санхүүгийн ажилтнуудыг шалгаж, хууль бус ажиллагаанд с ิจ гтэй хүмүүсийг дарамталж, баримт цуглуулж эхэлсэн. Энэ явцад зарим хүмүүс FBI-д нууцаар мэдээлэл өгч эхэлсэн ч тэдний ихэнх нь айж гэрчлэлгээс татгалздаг байв. Учир нь Лас Вегаст гэрч болсон хүмүүсийн хувь заяа ямар байдгийг бүгд мэддэг байсан. 1979 онд FBI казинонуудын свиминг ажиллагаанд оролцсон хэд хэдэн жижиг гишүүдийг баривчилж, тэднийг урт хугацааны ял, санхүүгийн сүрэл, гэр бүлийн аюул занархийлэл зэргээр дарамталж эхэлсэн. Энэ нь зарим хүмүүсийг хамтран ажиллахад хүргэсэн. Тэд FBI-д мөнгөний урсгал, арын өрөөний зохион байгуулалт, чимнамаар мөнгө зөөх ажиллагаа, Чикаго руу илгээх маршрутууд, холбоочид, зуулчлагчдын нэрсийг өгч эхэлсэн. Энэ мэдээллүүдийн ачаар FBI-ийн мафийн Лас Вегасын шүлжээний бүтэц шатлал, үүрэг хариуцлагын хуваарлалтыг аажмаар зураглаж эхэлсэн. Гэхдээ хамгийн том асуудал бол мафийн удирдлагуудыг шууд холбох баримт байхгүй байлаа. Учир нь удирдлагууд хизээч өөрсдийн гараар мөнгө барьдаггүй. Тэд хизээч шууд заавар өгдөггүй. Тэд хизээч бичгээр юм үлдээдэггүй. Тэд дандаа дамжуулан удирддаг. Тиймээс FBI-д хэрэгтэй байсан хамгийн чухал зүйл бол дээд түвшний гэрч байв. Гэхдээ ийм гэрч олдно гэдэг бараг л боломжгүй зүйл байлаа. Учир нь мафийн дээд түвшний гишүүд уруухан үхэлтэй тэнцдэг. Тэд өөрсдөө төдийгүй гэр бүлээж аюулд оруулна. Тиймээс тэдний хувьд шоронд суух нь урухаас бага эрсдэлтэй байв. Гэхдээ мафийн систем дотроосоо задрах эхлэл тавигдсан байлаа. Учир нь мөнгө ихтэх тусам уруулт ихсдэг. Ашиг нэмэгдэх тусам шунал нэмэгддэг. Шунал нэмэгдэх тусам дотоод зөрчил нэмэгддэг. Харин дотоод зөрчил нэмэгдэх тусам аллага нэмэгддэг. Аллага нэмэгдэх тусам анхаарал татдаг. Анхаарал татах тусам хууль сахиулах байгууллагууд илүү ойртдог. Энэ бол хаалттай системд заавал тохиолддог мөчлөг байв. 1980-ад оны ихэнх үед Лас Вегасын мафийн систем дотооддоо хагаралд орж эхэлсэн байлаа. Чикаго Аутвид доторх удирдлагууд Спилотрогийн зан авир, ил тод байдал, хүчирхийлэл, дээрэм, харт тамхитай холбоотой асуудлуудад сэтгэл дундуур болж эхэлсэн. Учир нь Спилотро хэтэрхий их харагдаж, хэтэрхий их дуу гаргаж, хэтэрхий олон асуудал үүсгэж эхэлсэн байв. Анх Спилотрог Лас Вегас руу илгээхдээ тэд түүнийг чимээгүй хамгаалагч байлгахыг хүссэн. Гэтэл тэр өөрийгөө хотын эзэн мэт авч явж, хэтэрхий их хүчирхийлэл үзүүлж, хэтэрхий олон гэмт хэрэгт холбогдож, хэтэрхий их анхаарал татаж эхэлсэн. Энэ нь FBI-ийн анхаарлыг татах гол шалтгаан болсон. Спилотро FBI-д олон удаа баригдсан ч ихэнх хэрэгүүд нотлох баримт дутмаг, гэрч байхгүй, шүүхэд мэдүүлэг татгалзсан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болж байлаа. Гэхдээ түүний нэр FBI-ийн баримт бичиг дахин гарч эхэлсэн. Тэр бол казинонуудын свиминг ажиллагааны хүчний хамгаалт гэж тодорхойлогдсон байв. 1981 онд Спилотрог Лас Вегасаас хөөх шийдвэр гаргасан.
түүнийг Невада мужийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хорооноос Black Book-д оруулж бүх казинонууд руу орохыг хориглосон. Энэ нь түүний хувьд нэр төрийн асар том доромжлол байлаа. Учир нь мафийн хүн казинод орж чадахгүй байна гэдэг түүнийг өөрийнхөө хотод чөлөөтэй алхаж чадахгүй байна гэсэн үг. Гэхдээ энэ хориг түүнийг зогсоосонгүй. Тэр казинод орохгүйгээр арын өрөөнөөс, жочид буудлын өрөөнөөс, машин дотроос, гудамжнаас бүхнийг удирцаар л байлаа. Гэхдээ түүний энэ зөрүүд зан Chicago Outfit-ийн удирдлагуудын төвчээрийг улам шавхаж эхэлсэн. Энэ үед FBI-ийн казинонуудын свиминг ажиллагаанд оролцсон хэд хэдэн гишүүдийг ял шийдгэлд хүргэж эхэлсэн. Зарим хүмүүс шоронд орж, зарим нь гэрчийн хамгаалтын хөтөлбөрт орж, мафийн эсрэг мэдүүлэг өгч эхэлсэн. Энэ нь Chicago Outfit-ийн дотоод айдас төрүүлж хэн урвсан бэ, хэн дараагийнх вэ гэсэн шижиглэл үүсгэсэн. Мафийн ертөнцид шижиг бол үхлийн дохио. Хэрвээ чиний талаар тэр ярьж магадгүй гэсэн бодол гарвал чи аль хэдийн үхсэн гэсэн үг. Учир нь хинч эрсдэл хүлээдэггүй, хинч магадлалд итгэдэггүй, тэд үргэлж баталгаатай арга хэрэгэлдэг. 1986 оны 6 дугаар сард Тони Севильотро болон түүний дүү Майкл Севильотро хоёр Chicago Outfit-ийн өндөр түвшний гишүүдтэй уулзах урилга авчээ. Тэдэнд чухал асуудал ярилцсан ирэх хэрэгтэй гэж хэлсэн байна. Энэ нь мафийн ертөнцид энгийн зүйл. Ийм уулзалтаас татгалзах боломж байдаггүй. Татгалзвал чи буруутай мэт харагдана. Харин буруутай мэт харагдвал амьд үлдэхгүй. Ах トゥ Севильотронаар Индиана мужийн захад байрлах нэгэн байшинд очижээ. Тэднийг хуучин найзууд хамтран ажиллагчид нь угтан авсан. Уулзалт энгийн яриагаар эхэлсэн ч удалгүй хаалганууд түгжигдэж ярианы өнгө өөрчлөгдөжээ. Тэр шөнө болсон үйл явдлыг хэн ч албан ёсоор мэдэхгүй. Гэхдээ хожим ил болсон гэрчийн мэдүүлэг FBI-ийн бичиг баримт бичгүүд шүүхийн материалуудаас харахад тэднийг зодож, гიშгэж, зохиж, амьсгал боогдуулж, улмаар амь насыг нь хөнөөсөн байна. Зарим мэдээллээр тэд амьд байхад нь хүчтэй тарчилсан гэж дурдсан байдаг. Энэ нь мафийн ертөнцид нэг утгатай. Чи урваагүй ч чи асуудал үүсгэсэн. Энэ бол чиний шийтгэл. Ах トゥ Севильотро нарыг алсны дараа тэдний цогцсыг Индиана мужийн Эрдэнэ шишийн талбайд аваачиж булжээ. Хэдэн 7 хоногийн дараа трактороор газар хагалж байсан фермер газар доороос гарч ирсэн яс өмхийн үнэрийг анзаарч цагдаа дуудсан байна. Тэндээс хоёр хүний цогцос илэрч тэднийг Тони болон Майкл Севильотро болохыг тогтоожээ. Энэ аллага Америкийн мафийн түүхэнд хамгийн бэлэгдэлтэй аллагуудын нэг болсон. Учир нь энэ бол мафийн өөрийн илгээсэн, өөрийн хамгаалж байсан, өөрийн ашиглаж байсан хүнийг өөрсдөө устгасан хэрэг байлаа. Энэ бол мафийн Лас Вегасын 90 үед дуусныг илтгэсэн дохио байсан. Севильотрогийн үхлийн дараа Chicago Outfit Лас Вегаст нөлөөгөө хадгалахыг оролдсон ч энэ нь аль хэдийн хэтэрхий оройтсон байлаа. FBI свиминг ажиллагааны эсрэг асар том хэрэг үүсгэж казинонуудын удирдлагууд, зуулчлагчид, холбоочид, мафийн дунд түвшний гишүүдийг олноор нь баривчилж эхэлсэн. 1980-ад оны сүүл гэхэд Stardust, Fremont, Hacienda зэрэг нэрт казинонуудын свиминг ажиллагаанд оролцсон хүмүүс шүүхийн өмнө очиж олон 10 жилийн хориг ял сонсож эхэлсэн. Chicago Outfit-ийн өндөр түвшний гишүүд Жозеф Аюпо, Энтони Филото зэрэг хүмүүс урт хугацааны ял авсан нь мафийн санхүүгийн системд хүнд цохилт болсон. Энэ хэрэг Америкийн мафийн түүхэнд Лас Вегас свиминг кейс нэрээр үлдсэн бөгөөд зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг холбооны засгийн газрын хамгийн том ялалтуудын нэг гэж тооцогддог. Казинонуудын мафийн гараас аажмаар гарч олон нийтийн компаниуд хөрөнгийн биржид бүртгэлтэй корпорациудын мэдээлж шилжсэн. Лас Вегас хотын дүр төрх өөрчлөгдөж, хууль ёсны аялал жуулчлал, жочид буудал, шоу бизнесийн төв болон хөгжсөн. Гэхдээ энэ хөгжил нь мафийн үед бий болсон дэд бүтэц, туршлага, системдэр суурилсан гэдгийг түүх мартахгүй. Энэ түүхийг зөвхөн
гэмт хэргийн тухай түүх гэж харах нь дутуу ойлголт юм. Энэ бол мөнгө, эрх мэдэл, хууль, нийгмийн сул тал, хүний шунал, айдас, хүсэл мөрөөдлийн тухай түүх юм. Мафийн амжилтын гол шалтгаан нь тухайн үеийн Америкийн нийгмийн орчин байв. Мөрөөдө тоглоом хуульчлагдсан ч хяналт сул байсан. Банк санхүүгийн систем ил тод байдал бага байсан. Холбооны болон орон нутгийн хууль сахиулах байгууллагуудын хоорондын уялдаа муу байсан. Улс төрчид хахуулт автомтгай байсан. Цагдаа нарын цалин бага байсан. Иргэд мафийг романтик дээрэмжт мэт хардаг байсан. Энэ бүх нөхцөл мафийг өсөнд тэлэх хөрс болсон. Гэхдээ мафийн хамгийн том зэвсэг бол буу, хутга, бөмбөг биш байсан. Тэдний хамгийн том зэвсэг бол айдас байв. Айдас хүмүүсийг чимээгүй болгодог. Айдас хүмүүсийг нүдэ аниулдаг. Айдас хүмүүсийг асуулт асуухаа болоход хүргэдэг. Айдас хүмүүсийг үннээс зүгтаахад хүргэдэг. Лас Вегаст энэ айдас систем болж хувирсан. Казиноны ажилчид асуулт асуухаа болсон, бизнес эрхлэгчид цагдаа руу залгахаа болсон, иргэд алга болсон, хүмүүсийн тухай ярихаа болсон, сэтгүүлчид хэтэрхий гүн ухахаа болсон. Харин мафия машин чимээгүйхэн ажиллаж, мөнгө үйлдвэрлэж, цус урсгаж, хотыг барьсаар байсан. Лас Вегасын мафийн түүх бол парадокс юм. Учир нь маф энэ хотыг барьсан. Гэхдээ энэ хот мафийг устгасан. Хэрвээ маф Лас Вегаст ирээгүй бол өнөөдрийн энэ хот бий болохгүй байсан байх магадлал өндөр. Учир нь тэд анхны том казинонуудыг барьж, анхны жуулчдыг татаж, анхны тансаг зочид буудлуудыг байгуулж, анхны мөнгөний урсгалыг бий болгож, энэ хотыг газрыг зураг дээр гаргаж ирсэн. Гэхдээ яг энэ хот мафийн уналтын эхлэл болсон. Учир нь казино бол мөнгөний асар том урсгал үүсгэдэг. Харин асар их мөнгө асар их анхаарал татдаг. Асар их анхаарал асар их шалгалт дагуулдаг. Асар их шалгалт асар их илрүүлэлт авчирдаг. Асар их илрүүлэлт асар их ял шийтгэлд хүргэдэг. Харин асар их шийтгэл мафийн системийг задалдаг. Мафийн ертөнцид чимээгүй байх нь амьд үлдэх гол нөхцөл. Харин Лас Вегас чимээгүй байж чаддаггүй хот байлаа. Энэ бол гэрэлтэй хот, хөгжимтэй хот, мөнгө урсдаг хот, хүмүүс байнга ирж, байнга явдаг хот, сэтгүүлчид ирдэг хот, жуулчид ирдэг хот, холбооны агентууд ирдэг хот, улс төрчид ирдэг хот. Энэ бол анхаарал татахаас өөр аргагүй хот байсан. Ийм хотод маф удаан хугацаанд нуугдаж чаддаггүй. Тэд оролцсон, тэд айдсаар хамгаалсан, тэд аллагаар хамгаалсан, тэд авилгалаар хамгаалсан, тэд занал хийллээр хамгаалсан. Гэхдээ эцэст нь анхаарал ялсан. Энэ түүхэнд бид Багси Сигел, Тони Севильотра, Майер Лангси, Тони Аккордо зэрэг нэртэй хүмүүсийн тухай ярьсан. Гэхдээ Лас Вегасын мафийн жинхэнэ хохирогчид бол тэд биш. Жинхэнэ хохирогчид бол нэрэн түүхэнд үлдээгүй хүмүүс юм. Казиноны арын өрөөнд ажиллаж байсан санхүүгийн ажилтан, Харт амхины өрөөнд орсон залуу, зээлийн бизнесийн дарамтанд орсон бизнес эрхлэгч, хэтэрхий их асуулт асуусан хамгаалалтын ажилтан, буруу үг хэлсэн баримэ, буруу хүнтэй муудалцсан жолооч, буруу хүнд итгэсэн найз, буруу газар, буруу үед байсан хүн. Тэдний ихэнх нь алга болсон. Тэдний ихэнх нь хизээж олдоогүй. Тэдний ихэнх нь хизээж сонинд бичигдээгүй. Тэдний ихэнх нь хизээж баримтанд орж үлдээгүй. Гэхдээ тэдний өхөл энэ хотын суурийг бүрдүүлсэн. Лас Вегасын гудамжинд алхаж буй хүмүүс өнөөдөр эдгээр хүмүүсийн нэрийг мэдэхгүй. Тэдний түүхийг ч мэдэхгүй. Тэдний зовлонг ч мэдэхгүй. Гэхдээ энэ хотын бетон доор, энэ хотын гэрлийн цаана, энэ хотын инээд хөөрийн ард тэдний түүх оршсоор байгаа. Мафийн ертөнцид логик байдаг. Гэхдээ энэ логик нь жирийн хүний логикоос өөр. Энд хүний амь үн цэнгүй. Энд үнэнч байдал нөхцөлтэй. Энд нөхөрлөл ашигтай үедээ л оршдог. Энд амлалт ашигтай үедээ л хүчинтэй. Энд ёс суртахуун гэж байхгүй. Харин ашиг, айдас, хүч гэсэн 3 хууль бий. Энэ 3 хууль зөрчигдвөл үр дагавар нь заавал өхөл байдаг. Чи ашиг авчрахгүй бол чи хэрэггүй, чи асуудал үүсгүүл чи аюул болвол чи устгагдана. Тони Севильотро энэ системийн хамгийн тод жишээ байлаа. Тэр Чикаго Аптвидэд ашиг авчирсан, тэр тэдний мөнгийг хамгаалсан,
тэр тэдний дайснуудыг устгасан, тэр тэдний схемийн ажиллагааг хамгаалсан. Гэхдээ эцэст нь тэр өөрөө асуудал болж хувирсан. Тэр хитрхи их харагдсан, хитрхи их дуу гаргасан, хитрхи их анхаарал татсан нь хитрхи их эрсдэл үүсгэсэн. Тиймээс түүнийг устгасан. Энэ бол хувийн үш хонзон биш байсан. Энэ бол сэтгэлийн хөөрөл биш байсан. Энэ бол уур хилэн биш байсан. Энэ бол бизнесийн шийдвэр байсан. Мафийн ертөнцид аллах гэдэг бол сэтгэл хөдлөлийн үйлдэл биш. Энэ бол стратегийн шийдвэр. Энэ бол эрсдлийн удирдлага. Энэ бол асуудлын шийдэл. Өнөөдөр Лас Вегас дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын хотуудын нэг. Жил бүр хэдэн 10 сая хүн ирж казино тоглож, шоунд сууж, зоог барьж, хурим хийж амралтаа өнгөрөөдөг. Хотын тэнгэр багансан барилгууд, аврах цочид буудлууд, тансаг дэлгүүрүүд, гэрэл самбарууд, неон гэрлүүд, хөгжмийн шоу, циркийн үзүүлбэрүүд бүгд энэ хотын шинэ нүүр царай болжээ. Гэхдээ энэ хотын өнгөрсөн үед түүний ирээдүйг ойлгоход зайлшгүй хэрэгтэй. Учир нь энэ хотын суурь дээр ямар үнээр баригдсныг мэдэхгүй бол бид энэ хотыг бүрэн ойлгож чадахгүй. Энэ хотын анхны казинонуудын мафийг мөнгөөр баригдсан. Энэ хотын анхны жижиг буудлууд мафийн удирдлагаар ажилласан. Энэ хотын анхны жуулчдыг мафийн сурталчилгаа татсан. Энэ хотын анхны амжилтыг мафийн свиминг схем бий болгосон. Энэ хотын анхны алдар нэрийг мафийн нэр хүнд дагуулсан. Гэхдээ энэ хотын хамгийн том ялалт бол мафийг даван туулсан явдал юм. Учир нь энэ хот эцэст нь хууль ёсны бизнесийн системд шилжиж, ил тод удирдлагад орж, зохион байгуулалттай гэмт хэргийн нөлөөг багасгаж, өөрийн ирээдүйг өөрөө удирдах чадвартай болсон. Гэхдээ энэ ялалт цусаар, айдсаар, алгаар, алга бололтоор, уруултаар, нүлэмсаар, шоронд, булшинд, хогийн цэг дээр, цүлд, талбайд, замын хажууд төлөгдсөн гэдгийг мартах ёсгүй. Нэг үзэгчийн хүсэлтээр би энэ удаа мафийн бодит түүхийг ярьж байна. Энэ түүхийн хариулт энгийн мэт боловч үнэндээ аимшигтай. Лас Вегасыг архитекторууд биш, улс төрчид ч биш, бизнесмэнүүд ч биш, харин гэмт хэрэгтнүүд байгуулсан. Гэхдээ тэд хотыг байгуулсан ч хот тэдэнд хизээж харьяалагдаагүй. Учир нь хот гэдэг бол газар биш. Хот гэдэг бол хүмүүс. Харин хүмүүс айдас дээр суурилсан системд хизээж удаан амьдардаггүй. Мафийн ертөнцид нэг л үнэн байдаг. Чи өнөөдөр хүчтэй байж болно. Чи өнөөдөр баян байж болно. Чи өнөөдөр айдас төрүүлж болно. Гэхдээ маргааш чи булшинд байж болно. Мафийн ертөнцид ирээдүй гэж байдаггүй. Харин зөвхөн өнөөдөр л байдаг. Багси Сигэл энэ хотыг мөрөөдсөн. Тони Свилотра энэ хотыг хамгаалсан. Майер Лангси энэ хотыг санхүүжүүлсэн. Чикаго Аутвит энэ хотыг удирдсан. FBI энэ хотыг буцаан авсан. Гэхдээ энэ хотын жинхэнэ түүхийг тэднээс илүү сайн мэддэг хүмүүс бий. Тэд бол нэр нь үлдээгүй хүмүүс, алга болсон хүмүүс, чимээгүй болсон хүмүүс, хизээч ярьж чадаагүй хүмүүс, хизээч шудраг ёс үзээгүй хүмүүс. Гэхдээ тэдний амь энэ хотын суурь болсон. Энэ бол Лас Вегасын бодит түүх. Гялалцсан гэрлийн ард оршсон харанхуй, мөнгөний ард оршсон цус, Азийн ард оршсон үхэл. Хэлгүй орчуулагч үнэн чимээгүйгээр. Мөн дараагийн удаа би дахин ганц хүний аллагын бодит хэрэг ярмаар байна уу? Эсвэл иймэрхүү мафийн бодит гэмт хэргийн цувралыг үргэлжлүүлмээр байна уу? Коммент дээр бичээрэй. Хэрвээ та бодит гэмт хэрэг мафийн харанхуй түүх сонирхдог бол манай суугийг дагаарай. Мөн лайк дарж сэтгэгдэл үлдээвэл баярлах болно. Мөн та миний контентийг дэмжихийг хүсвэл данс тайлбар хэсэгт байгаа шүү. Та бүхэндээ баярлалаа. Баяртай.